Газрын албаныхаа маань сүүлийн үед би зүгээр хотын даргын мэдээллээс түрүүн гарч байхад 3000 энэ жил 3000 нэгж талбарыг чөлөөлсөн гэж ярьж байлаа. Тэгэхээр 3000 нэгж талбар чөлөөлнө гэдэг чинь ерөөсөө хүний тоо толгоонд багтахааргүй тийм ажлыг хийсэн байгаа байхгүй. Үнэхээр мундаг ажил хийсэн байгаа байхгүй. За үүнтэй холбогдуулаад нэг санал байгаа даа. Тэрний ямар санал вэ гэхээр одоо энэ байгаль орчны яамнаас олгосон газар, нийслэлээс олгосон газар, энэний хил хязгаарынхын асуудлыг яриад нэг талдаа гаргасан байгаа. Одоо энийг яг аль талд нь олгож явах юм бэ? Эсвэл нийслэл олгож явах юм уу? Эсвэл байгаль орчны яам олгож явах юм уу? Нэг талд нь гаргахгүй бол дараагийн хүндрэлүүд гарч ирж байгаа. Тэрний үгээр инженерийн байгууллагуудын нөгөө нэг асуудлууд гарч ирж байгаа. Жишээлбэл захилгаанаа яаж одоо тэр нөхдүүд авах уу, урц. За аялал жуулчлалын чиглэлээр авсан нөхдүүд байж идэг. За усаа хаанаас татах уу гэл ингээд асуудлууд гарч ирээд байдаг. Ерөнхийлөгөөр очихоор энэ бас хоримтлал болоод бий болж идэг. Тэгэхээр энийг яг нэг талдаа гаргаарай гэсэн юм санал байгаад. Болж өгвөл хот олгоод явчихсан бол нэг талдаа гарах болцоотой болчихж байгаа. Тэр хүмүүсийг бүр давхар. Тэгэхгүй болохоор байгаль орчны яам ингээ олгоцсон байж байгаа урц. За тэгээд аялал жуулчлалын бүсчлэлээр ингээ олгоцсон байдаг. Нөгөөд дээр нь барилга байгууламжууд бүгд баригдсан. Жишээлбэл зайсан гэхээр чи бүгдөө гүний худагтай шүү дээ. Тэгээ гүний худгууд нь бүгдөө шинжилгээгээр асуудалтай гарч ирж байдаг. Төвлөрсөн шугам байдаг. Тэгээ энэ төвлөрсөн шугам дээр нь бид бүхэн техникийн нөхцөл өхгүй юу гэж бага амьтдыг хэрүүл уралтай болоод газартай нь холбоотой ч юм уу, ерөнхийлөгөөтэй нь холбоотой ч юм уу, тухайн инженерийн байгууламжуудтай нь холбоотой ч юм уу, ийм асуудлууд дараа нь гэж гарч ирээд ингээд хоримтлал болоод тэр хоримтлал нь хот дээр ирж заавч хот шийдэх ёстой гэдэг. Энийг тэгээ хотын дарга болон тухайн хариуцсан мэрэгжлийн байгууллагууд нь нэг талдаа ер нь 2026 онд гаргаад авчих юм бол бид нар бас томоохон ажлыг нэг талдаа гаргаж авъя шүү. Иргэдэд бас хүндрэл чирэгдлийг бас багасгах шүү гэсэн ийм санал байна. За баярлалаа. За нэмэлт тайлбар өгье хотын дарга. За би төрхүү төлөөлөгчийн асуултанд хариулъя. Энэ ер нь бол зайсангийн иргэд, энэ богдуулын аманд байгаа хаусны хорооллын иргэд, яармгийн иргэд бүгд урцанд амьдарч байгаа. Энэ үе үеийн байгаль орчны сайд нар отоглох цэг гэдэг нэрээр энэ газруудыг олгоцсон. Тэгээд энэ мэдээж зэрэг цаанаа дандаа авилга ашиг сонирхлын зөрчил энэ сүүлийн 30 жил явсан. Тэгээ ус дулаанаар хангах, сургууль цэцэрлэгээр хангах, эрүүл мэнд боловсролын байгууллагаар хангах, зам тавих бүх үүрэг нь хотод ирсэн. Одоо нодлон нүхтийнхэн баахан шаардлага тавьж байгаад энэ нүхтийн хаус барьсан нэр бүхий компани захирлууд нүхтийн замыг эвдэж дуусгаад араас нь бид нар татвар төлөгчдийн мөнгөөр нүхтийн замыг тавьсан. Энэ шинэ яармаг хорооллын бүх газар байгаль орчны яамны одоо тэр отоглох цэгийн зөвшөөрлөөр ингээд хүний нүдэн дээр бүхэл бүтэн ийм том хороол хотгонууд босцсон. Тэгээ дандаа ийм шаардлага хангахгүй шугам сүлжээ тавьсан байсан. Нодлон мөн л нийслэлийн татвар төлөгчдийн мөнгөөр бид нар энэ яармаг орчмын унтны усны шугамыг, цэвэр усмыг шинжилсэн. Одоо салбар шугамаа шинжлэхгүй иргэд нь хот руу дайраал байгаа. Салбар шугамаа шинжлэх нь энэ барилга барьсан компаниудын бас асуудал. Тэгээ энийг асуудлыг би 2024 онд чуулган яг сүүлчийн их хурл сүүлчийн чуулганаа хийж хахад энэ хуулинд өөрчлөлт оруулад Богдаан уулын энэ хамгаалтын захиргаанд байгаа энэ газрыг бүхэлд нь хот руу шилжүүлье гэсэн чинь төрийн байгуулалтын байнгын орон дээр яг хилцэж хахад энэ асуудлыг хилцэхгүйгээд шууд унагаас. Өөрөөр хэлбэл энэний цаана юу байдг вэ гэвэл энэ богдуулын аманд маш их авилга ашиг сонирхлын зөрчил, мөнгө угаалтын асуудал байдаг гэж би дотроо боддог. Өөрөөр хэлбэл их хурлын чуулганы хуралдаанаар хилцэх ёстой асуудал төрийн байгуулалтын байнгын орон дээр ингээд энэ хуулийг унгаацсан. За дараа нь байгаль орчны яамтай би хотын дарга болсныхаа дараа ярилцж байгаад за болио бид нар энэ газрыг бүр мөсөн шилжүүлж авах болио. Энэ хотгийн зориултаа байгаа юмнуудаа нийслэл хот өөрөө газрын менежментийн нэг эрхээр авъя гэд хуулийн төсөл одон туяа сайдын үед яг их хурл руу ордгийн даваан дээр засгийн газар өөрчлөгдөөд энэ хууль ингээд зогсон байдалд орчоод байгаа. Тэгээд ярихаараа айгүй их сүртэй асуудал ярьдээ. Юу ярьдгүү гэвэл энэ баг одоо ингээд
юуны ЮНЕСКОгийн соёлын өвөөс манай Богдаан уулын одоо дархан газар ингээд хасагдах гэж байна гэд. Бид нар хэрвээ энэ тийм соёлын өвөө хамгаалж ирсэн бол анханасаа байгаль орчны яам өгөхсгүйс. Одоо нэгэнд өгцсөн бол энэ амуудад байгаа амны орон сууцны хороолол, энэ орон сууцны хорооллуудыг бид нар ус дулааны хариуцъя, инженерийн шугамсуулжийн хариуцъя, цэцэрлэг соёлын хариуцъя, замын тавья. Тэгээ угаасаа тавиад явж байгаа юм чинь. Тэгээ бид нар төлбөр авъя гингүүд л их хурлын чуулганы хуралдаанаар хилцэсгэ шийдчихэд нэгдүгээр хэлцүүлэгт ороход төрийн байгуулалтын байнгын орон дээрээс яг энэ хуулийн төсөл ингээд хасагдсан ийм юутай. Тэгээ одоо тэр хоёр дахь хувилбараараа ядаж энэ оруулаасаа гэдэг энэ би одоо дараагийн шинэ байгаль орчны сайттай бас нэгдүгээр яриа сууж байгаа. За төрхүү дарга өөрөө бас газрын албанд байсан үний үед мэдж байгаа. Намайг ажил авахт бол энэ нийслэл Төв аймагт хоёр газрын хилийн маргаантай байсан. Юутай. Нэг нь байгаль орчны яамтай энэ шинэ ярамг хорооллын орчмоор газрын маргаантай байсан. Энэ маргааныг бид нар эцлээд дуусгасан. А нөгөөх нь налах дүүрэг Эрдэнэ сумтай 40 хэдэн мянган газрын маргаантай байгаа. Одоо энэ асуудлыг шийдчих юм бол нийслэл Улаанбаатар хот Төв аймагтай газар нутгийн хилийн байгаль орчны яамтай болон Төв аймагтай ийм маргааны асуудал үндсэндээ шийдэгдэхэр байгаа. Тэгээ энийг бид нар бас шийдэхин төлөө ажиллана. Энэ бас л юун дээр их хурл дээр ажлын үг нь гараад санал дүгнэлтэнд бэлэн болцсон босрцсон асуудал. Ерөөсөө л асуудал нь айгүй энгийн. Налах дүүргийн нутаг дэвсгэр дээр 40 хэдэн мянган га дээр энэ одоо цонжин болдог орчим дээр Төв аймгийн Эрдэнэ сумын засаг дарга газар олгоцсон. Ерөөсөө л ийм зүйл байгаа. Тэгэхээр одоо энэ асуудлыг бид нар шийдэд дуусчих юм бол налах дүүрэгч гэсэн газрын төлбөрөө өөрсдөө авна. Саяны отгон сүрэн төлөөлөгч хэлж байгаа тэр налуу ухаан орчимч гэсэн эргээд бид нар бас хөгжлийн төлгөөн дээр нь шинжил хийх, тодгол хийх ийм асуудлууд бий гэж хэлэх байна. Энэ байгаль орчны яамны энэ сүүлийн 30 жил хийсэн энэ шившигтэй ямиг одоо эцлэх цаг нь болсон гэж би бодож байна.